Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдгүй од мөндөр сувг үзэх сонсогчдод сайн сайхны өсөн мэдчилж байна. Америк сургуулийн түүхийн багш Маратганы бэлтгэн хүргэдэг археологийн нууцуд нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлэг YouTube-ийн од мөндөр сувг, НТV телевиз, од мөндөр радио 83.307 хостелгоноор та бүхэнд хүрч байгаа. Энэ дугаарыг хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг тослох онтайм технологи мөн од мөндрийн алтан гишүүд маань дэмжиж ажиллаж байна. За өдрийн мэнд. За өнөөдрийн сэдэв бол өнгө алгалсан Вишну бурхны сүм буюу Шри Ранганата гэдэг. За тэгээ сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. За өнөөдөр бид хүн төрөлхтний соёл иргэншлийн үлгий 1000 өнгөт өн эртний соёл иргэншлийн үлгий нутаг те энэтхэг орны гүн рүү итгэл бишрэл ба орчлон ертөнцийн зохицол нэгцэн тэрхүү ариун одоо ингээд орон зай руу аялах болно. Тэгээ Цэнгэл баяр чинь нэг төсөөлөд үзтээ. Орчлон ертөнц нуран унах те ер нь хүний амьдралд ирэх зовлон бэрхшээл гай зовлон энэ бүхний ард те ер нь ямар зүйл төшиж үлддэг вэ гэдэг ч юм уу. Зөвхөн өөрөөсөө асуухад. Гэтэл одоо хүний амьдралын туулсан замд бол энэ төгчүүд бол гурвалсан хүч ба хамгаалагч бурхан хэмээн гурван гол бурхныг шүтж ирсэн байдаг. За энэ нь бол Хинду шашны ариун сургаалд ертөнцийг гурван агуу хүч барьж байдаг гэж үздэгтэй холбоотой. Мэдээж нөгөө өмнөх дугаарууд дээр дурдсанчлан нэгдүгürt бол бүтээгч буюу Брахма, хоёрдугаарт устгагч буюу Шива. Харин энэ хоёрын дунд амьдралын торгон тэнцвэрийг сахиж хамгаалагч бурхан болох Вишну тий. За Вишну бол шудраг ёсны дээд туйл. Тэр бол галын элч, цэцгсийн анхлын үнэр, таны зүрхний цохилт бүрт орших хязгааргүй их хайр. Тэр хүний ертөнцид аюул нүрлэх бүрт ямар ч дүрд хувиран ирж түүнэр харанхуйг гэрлэр ялан дийлдэг. Хонглын үзүрт хүний итгэлд гэрэл асааж чаддаг. За түүний энэ агуу инрэлд багтахыг хүссэн сая сүсгтнүүдийн итгэлийг бид өнөөдөр те Вишнүм одоо Вишнүзм хэмээн нэрлэдэг байгаа байхгүй. За одоо бүгдээрээ өмнөд энэтхэгийн Тамил Наду муж руу очие. Тэнд дэлхийн хамгийн том шашны цогцлборуудын нэг эртний цаг хугацааны хөшөө болох Шри Ранганаст Вами гэдэг ийм сүм сөндөрлөж байгаа. За энэ бол нэг барилга биш. Энэ бол Вишну бурхны одоо Ранганата хэмээх дүрд зориулсан газар дээрх диваажан. Сүмийн хаалгаар алхан ороход Вишнугийн үнэнч хань гоо үзэгслэн аз жаргалын тэнгэр Лакшми буюу одоо ингээд юуны Ранканагийн ивэл таныг угтан аавна. 1000 жилийн турш энд мөргөл тасраагүй. Зан үйл зогсоогүй. Археологчид энэ сүмийн нууцыг тайлах гэж хичээх боловч чулуун сэлбэр бүрийн цаана орших тэрхүү сүнслэг хүчийг зөвхөн зүрхээрээ л мэдрэх боломжтой юм шиг. Зарим нэгэн зүйлийг шинжлэх ухаан тайлж чадахгүй байгаатай холбоотой гэдэг ч юм уу. За Вишнүзмийн гол утга учир нь бол ердөөл үүргээ биелүүлж хайранд орших. Орчлон ертөнцөөс танд оноосон тэрхүү хувь тавиланг чин шударгаар туулж бурхны хайр инэрлэлээр дамжуулан сэтгэлийн амгаланд хүрэх гэж. За сонсогч таны амьдралд ч бас хамгаалагч хүч хэрэгтэй байна уу гэдгийг бас өөрөөсөө асууж үзнэ үү те. Магадгүй та өөрөө өөрийнхөө ертөнцийн Вишну байж шудраг ёс ба хайрыг түгэх учиртай ч юм билээ. За өмнөд энэтхэгийн Тамил Наду мужийн Кавери голд одоо ингээд Шри Рангаман нэртэй арал бий. За энэхүү арлын төв хэсэгт чулуун ханаар хүрээлэгдсэн өнгө алгалсан цамхуудтай томоохон сүм байдаг. Энэ сүм бол Вишнугийн нэгэн дүр Ранганатад зориулсан ариун сүм билээ. За Вишну бурхан зориулсан 108 ариун сүм байдгаас хамгийн дээд, хамгийн эрхэм байр суурь эзэлдгээрээ онцлог энэ сүм Тамилийн Маргали буюу одоо 1-р сар зохион байгуулагддаг 21 хоногийн баярт гэд дэлхийн өнцөг булан бүрээс ойролцоогоор 1 сая орчим жуулчин мөргөлчин одоо ингээд сүсэгтэн ирдэг гэж байгаа. За энэ ариун газрын тухай одоо яриа бол нийтийн тооллын 1-р зуунаас ихтэй. Гэвч яг сүмийнхэн тухай мэдээлэл харьцангуй бүдэг байдаг. Түүх сурвалжид тэмдэглэгдэж үлдсэн зүйл бол ховор. Магадгүй тэмдэглэж үлдсэн боловч энэ урт удаан цаг хугацааны туршид үгүй болсон байх магадлал өндөртэй. За 2-р зуунд Шригаманд бол нэгэн сүм байсан нь байгалийн гамшигт өртсөн тухай 11-ээс 12-р зууны их сурвалжуудад дурдсан байдаг. Умард олон өмнөд энэтхэгт Шри-Ланкт Ведийн уламжлууд түгэн дэлгэрсэн тэр үеэс энэ их сурвалжууд улбаатай байдаг. Кавери голын Шрингам арлынч үер усны аюулаас сэргийлэхээр хиймлэр байгуулсан гítэлцдэг. За 1016-аас 1044 онд Чола улсыг захирагч асан
Нэгдүгээр Режентра хаан өөрийнхөө эзэлсэн Шри-Ланкаас авчирсан олзны хүмүүсээр их хэмжээний шороо зөөлгөж арлыг байгуулсан гэлцэх нь бий. За эргээ хайлж үерэлдэг энэ голыг дундах арлыг мөргөлийн ариун газар болгох үйл явц олон зуун дамсан хотын чоло угсааных нь бол 50 Танжавурын хаанд Гонгу Надуугийн захирагчд гээд үе үеийн ражууд болон хаад эзэд Ранганатагийн сүмийг байгуулахад хүч хөрөнгө хичээл зүтгэлээ гарган хувь нэмрээ оруулсан байдаг. Тиймээс сүмийн ерөнхий архитектур онцгой зохион байгуулалтын хувьд зөв төлөвлөлт нарийн хэмжээгээрээч том цогцлбор болж чадсан байдаг. За 9-12 дугаар зууны үе буюу Чоло угсааныхны хаанчлалын үед Ранганатагийн сүм эд мандаж олон шин байгууламж нэмэгдсэн бөгөөд хамгийн сүүлийн сүмийг 1987 онд барьж дуусгасан. Тэгэхээр энэ аврах цогцлборын бүтээн байгуулалт хэдэн зуун дамнан үргэлжилсэн болж таарч байгаа юм. Урт удаан үргэлжилсэн түүхэндээ сүм үер усанд автаж эзлэгдэн төрөмгийлэгчдийн гарт өртсөн удаа цөөнгүй байдаг. 14-р зууны ихэнх үед буюу 1310 оноос 1320 онд одоогийн энэтхийн нутагт дэвсгэрт энэ үед олон жижиг хаант улс эзэнт гүрнүүд оршин тогтнож байсан. Хойд энэтхэгт хүчрэгжин гарч ирсэн дээлийн султанат тухайн үедээ өмнөд рүүгээ нутгаа тэлхийг зорж байсан. Газар нутгаа тэлэх болсон энэхүү зорилго дээр нь харин өмнөд нутаг Чоло, Пиндия зэрэг эртний хаант улсуудын хүч суларч дотоод зөрчил хаан ширээний төлөөх тэмцэл ширүүн үүссэн үе таарсан байдаг. 1311 онд дээлийн султанат улсын жанжин Малик Капур өмнөдийг дайлаар мордож Пиндия улсыг довтлоо. Цэргүүд нь нутгийн сүм хийдийг дээрэмдэж баялагийг нь хураан авч Ширигамагийн энэ аюул тойроогүй байгаа. Шашин төдийгүй эдийн засаг, соёл, боловсролын гол төв байсан Ширигамагийн энэ сүм сүсэгтнүүдийн үргэл хандив, алт мөнгө, үр тарианы нөөц хадгалдаг байсан тул довтлогчдын гарт өртөх нь гарцаагүй. За ингээд дайсан айсвэ мэдээ авсан сүмийн тахилч лам нар ариун шүтэн Ранганатагийн хөшөөг шүн дүлээр нууцаар нүүлгэн голын эрг дагуух тосгон сурингуудаар нуусаар аюулгүй газар аваацсан байдаг. Ариун Ранганатаг өмнөөс хойш бараг 40 орчим жилийн турш нутаг дамжин хадгалагдсан гэдэг. Сүсэг бишрлээр нэлээд өмнөч хүмүүс байгаа хэвээр тийм дамжуулаад ингээд. За 1323 онд бол Ширингаманд бол дахин аюул нүрэлсэн. Мөн л дээлийн султанат ханхүү Өвлөг хаан өмнөд нутгийг эзлэн сүмийг авснаар тахилч ламнар нь дөрвж ёслол үйл нь тасарсан байдаг. Үүнээс хойш 13 жилийн дараа энэтхэгт шинээр хүчрэгдсэн Вижиянагара улс исламын шашинтнуудыг сүрэн Ширигамайг чөлөөлсөн. Сүм хүрээндээ буцан ирсэн ламнар ариун шүтэнээ ёслол төгөлдөр залж шашин номын үйлээ эргэн сэргээгээд зогсоогүй хамгаалтын хан хэрмэгч бас босгосон байдаг. Байнга дайн тулаанд өртөөд байгаа энэ зүйлд бол хамгаалтын хэрэм цайз босгох нь зөвөө гэж шийдсэн байгаа юм. За Тамил их сурвалжуудад сүмийг шүтэнийг эргүүлэн авчирсан тухай олон домог гардаг. Нэг домогт өгүүлснээр нэгэн залуу охин дайн дайжны ирэхээр нуусан шүтэнээ дахин харах хүртлээр мацаг барина гэж тангаралсан байдаг. Тэрээр исламын цэргүүдийг дагаж дийлд очиж султааны ордонд шүтэнээч олж харлаа. Ингээд охин Ширигамад буцаж ирээд ламнарт шүтэнийхээ хаана байгааг мэдээлсэн. Ламнар хөгжимчтэй хамт дээлид очиж дуулж бүжгэлсээр шүтэнийг буцаан авчирсан гэдэг. Зарим хувилбарт гардгаар охин шүтэнээ даган морь унаж Ширигамд хүртэл ирээд сүмийн ариун хаалганы өмнө амиа өгсөн гэж өгүүлдэг. За 16 дугаар зууны сүүлээр Вижиянагaraгийн эзэнт гүрэн задран унснаас хойш Ширигаманд уймын самун дахин эхэлсэн. 17 дугаар зуунд Хинду шашны хайкууд болон ислам шүтлэгт монголууд хооронд ширүүн дайн өрнсөн бөгөөд найкууд сүмийн 7 цамхаг хамгаалтын ханыг хадгалж үлдсэн байдаг. Дараа нь Аркотын Навабууд Ширигамыг эзэлж улмаар энэ бүс нутаг Франц, Британий цэргийн өрсөлдөөнөө ашигласан талбар болж хувирсан байдаг. За хоёулаа хамтран ажиллагчид танилцуулах. За тийм. Тэр эхлээд та надаас нэг асуусан шүү дээ. Айгүй хэцүү үед хүнд тэгээд яг юу төшч тулаад үлдэх үү гэсэн. Одоо сонсохны бол бас өөрийнхөө амьдралаар бодоход ер нь итгэлэл үлдэх юм байна л да. Тийм болохоор л энэ хүмүүс чинь бас дамжуулаад ч болоо тэр шүтэнүүдээ хайрч хамгаалаад байна тий.
Саяны бас хариулж айгуу гоё шүү дээ. Итгэл үлдэн. Гэхдээ тэр итгэл дотроос бол хамгийн чухал нь өөртөө итгэх итгэл үлдэж байгаа сте тий. Яг хамгийн хүчин тий. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчтэй ухаалаг туслах on time технологи дэмжиж ажиллаж байгаа. За on time гэж юу юм бэ гэхээр хүнсний дэлгүүр худалдаа эрхлэгчтэй зориулсан касын програм, касын тоног төхөөрөмж, за мөн М-банктай хамтран шимтгэл багатай карт банкны карт уншигч эргэлтийн өрнгийн зээлийг онлайнаар олгох үйлчилгээг үзүүлж байгаамаа. За on time-ийн гол онцлог нь болохоор энэ хэрэглэгчдийн өдөр тутмын үйл ажиллагааг нарийн судлаад одоо хэрэгцээнд нь бүрэн нийцсэн, мэдэрсэн тийм бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгодгоороо маш даваа талтай байгаа. За юуг одоо мэдэрсэн үйлчилгээ гэж би үзээд байна вэ гэдгийг одоо бас гаднаас нь хараад хэлэхэд ерөнхийдөө нөгөө нэг касын машинуудын шимтгэл гэж байгаа шүү дээ. Дэлгүүр одоо ингээд нэг те 10,000 төгрөгийн юм уншлаа гэхэд тэр касын машин уншсныхаа төлөө шимтгэл төлж байгаа. Гэхдээ тэр шимтгэл нь мэдээж худалдагчаас хасагдчихж байгаа. Тэгвэл үнийн дүнгээсээ хамаарад уншдаг тэр дүн нь энэ М-банкны кас унших тэр посын машин дээрээ шимтгэл багтаа юм байлээ. Тэр бол ерөөсөө бодит ашиг юм байна. За дээрэс нь одоо манайх одоо 6 сараас дээш одоо on time-ийн програм ашиглаж байгаа бол 100 хүртэлх сая төгрөгийг ямар ч материал бүрдүүлэхгүйгээр байгаа газраасаа одоо шууд зээл авах боломжтой, зээлийг шийдвэрлэх боломжтой. Энд ч одоо бас худалдаа эрхлэгчдэд маш гоё том боломж байгаа. Ийм бизнес аппликейшнаар л авчих юм. Тэгээд 1.3% хүртэлх буцаа олголттой тийм М-банкны карт уншигчаа захиалаад бас байгаа газараа хөргүүлээд авчих боломжтой. За ерөнхийдөө манайхаа on time-ийн касын програмыг бол мэднэ. 6-8 нэрийн дэлгүүрүүдийн 50% буюу бараг 2 дэлгүүр тутмын нэг нь ашигладаг мөртлөө энэ давуу талуудыг мэдэхгүй өөр посын машин за эсвэл одоо зээл авах өөр арга хайгаад те хүүхэдтэй мөнгө зээлж авах вэ гэдэг үгнээс бас дуулгаж байгаа шүү. За тэгээд Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо Централ Тавар 708 татас дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. За эсвэл 77 77 44 44 утасны дугаараар нь лавлаад асууж болно шүү. Тэгээд тийм гоё хэрэглэгчтэй мэдэрдэг цаг үедээ хөл нийлүүлээ алхаж байгаа, худалдаа эрхлэгчтэй дэмжиж байгаа, нэвтрүүлгийг дэмжиж байгаа таймда баярлалаа. За маш их баярлалаа. 100 сая төгрөг хүртэлх зээл гэсэн үү те? Тийм явдал. Хүүн хэдийн бол хүү багтаа гэдэг айдны хаймуурхан. Тэгээ чи материал нөгөө нэг зээл авах шаардлагагүйгээ нотолж ээж бараг зээл авдаг шүү дээ. Тэгэхээр эднийх болохоор яг нөгөө худалдаа эрхлэгчид чи бодит орлого байгаа шүү дээ. Тэгээл материалаа шаардлага хангаж ивэл тагссан зээл авч болохоор байхгүй. On time асуудалгүй. За 18-аас 19 дугаар зуунд Шри-Ланкамд христийн болон исламын номлогчдын үйл ажиллагааны төв болж шашны олон урсгал чуусан газар болсон. Гэвч Британий эзэнт гүрний бүрэлдэхүүнд матрас мужийн захиргаа байгуулагдсанаар төр докторжиж Шри-Ланкагийн сүм археолог түүхийн судалгааны чухал объект болж хувирсан. Ранганатагийн сүм шинэ үеийн түүх Рамандужи хэмээх багштай салшгүй холбоотой. 1077-оос 1157 онд амьдарч байсан нийгмийн зүтгэлтэн гүн ухаанч багш гигантэн Раманужи он удаан жил энэ сүм багшилж бясалгахдаа Вишнүгийн шүтлэг бясалгын уламжлалыг баталгаажуулсан юм. Тэрээр шашны сургаалыг хүмүүсийн амьдралд ойлгомжтой хэрэгжүүлж болох байдлаар системчилж өгсөн бөгөөд Девишта буюу хоёрдмол үзэлт философиг үндэслэсэн. Товчхондоо энэ нь Вишнү бурхан хүмүүс хоёр ялгаатай боловч нэгт холбоотой гэсэн ойлголт дээр тулгуурладаг. Өөрөөр хэлбэл Вишнү ариун бүхнийг удирддаг бөгөөд хүмүүн бид бурхан руу тэмүүлэх, шүтэх, амгаланг олоход хизээ тэмүүлэх ёстой гэсэн санааг түгээсэн байдаг. Мөн Ранганата сүмийн ёс заншил, шүтээний байрлал, мөргөл, үйлдлийн журмыг шинээр зохион байгуулсны ачаар энэ газар Вишнүсмийн гол төв болж чадсан байдаг. Раманжи одоо сүмийг зөв замаар шүтлэг төтлөх, сүсгтнүүдэд бясалгал мөргөл хийхэд нь зааварлах, ариун зан үйлд суралцахад гол үүрэг гүйцэтгсэн багш байсан. Тийм ч учраас одоо яг тий маш алдартай байдаг. За сүмийн цогцлбор нь бол 0.6 хавтгай километр талбайтай хэмжээгээр Ватиканаас том. Бөгөөд Ватикан ч тусдаа улс шүү дээ тий. Том бөгөөд 7 давхар хүрээт загвараараа төлөвлөгдсөн хотхон юм. Энэ цогцлборын хувьд сүмийн дурсгалт байгууламжууд нь дотоод 5 хүрээ дотор байрлаж, гаднах 2 хүрээнд оршин суугчд бүс болон дэд бүтэц байрлана. Гол папуран буюу цамхгууд нь эдгээр 7 хүрээг холбож, мөргөлчд ариун хэсэгт олон чиглэлээс хүрэх боломжтой болгожээ. Орчин цагт ийм тойрог хэлбэрийн зохион байгуулалттай хот бол Бээжин. За Бээжингийн төвийн буюу 1-р тойрог жишээлбэл Тяньманигийн талбай тий. Тяньманы талбай.
хааны ордон зэрэг гол объектууд байдаг бол 2 дугаар тойрогт нь голдуу их сургуулиуд зэрэг хүрээгээ үүсэх байдлаар төлөвлөгдсөн байдаг. Ранганатхагийн сүм дөрвөлжин тэгш өнцөгт хэлбэртэй бөгөөд ойролцоогоор 9.9 км урттай хамгаалтын хантай. Сүм нийтдээ 17 том попуран буюу цамхаг хаалга, 39 буюу мантапа буюу танхим, 50 шүтэн бүхий тахилын дуган, 9 ариун усан сан, айрам кал мандапам буюу мянган багант танхим мөн олон жижиг усан байгууламжтай. Мөн Лакшми бурханд болон Вишнугийн уламжлалт гигантнүүдэд зориулсан тусгай дуганууд, эртний Тамилийн найрагч гигантнүүд буюу алварууд болон Вишнугийн гүн ухаантнуудыг алдаршуулсан шүтэнүүдийг ч энд байрлуулсан байдаг. Сүмийн хамгийн гайхамшигтай барилга болох Раж Папуран буюу өндөр цамхаг хаалга нь Аз тивдээ хамгийн өндөр 13 давхар, өндөр нь 73 м өндөр хүрдэг. Тус цамхын суур хэсэг нь 50.6-г харьцан 29.6 м хэмжээтэй. Дээд хэсэг нь 29.9-ыг харьцан 9.8 м, орой хэсэгтээ 13 гоёмсог ганжиртай. Цамхын суурийг нь ойролцоогоор 1500 онд цутгасан ч 1987 онд дуусгасан гэдэг. Бусад 20 цамхаг нь 12-оос 17 дугаар зууны хооронд баригдсан бөгөөд эдгээр нь нарийн сэлбэртэй гоёмсог баримл, гадна болон дотн талын угалц хээ, хараа булаасан тод өнгөөрөө ялгардаг. Цогцлбарын төвд гол тахилын дуганд нь Ранганатагийн баримл бий. 6 м урт Ранганата бурхан Адиша могоон дээр хэвтэж буй бөгөөд жижиг бөөрөнхий дэр дэрлэж баруун гараа толгооныхоо хажууд дэлгсэн байрлалтай. Түүний цээжин дээр хань Лакшмигийнхэн дүртэй зүйлт бий. Шүтээний титэм, гар, хөл, алтаар бүрээстэй. Хевлэр явагч бүхний хаан, мянган толгойтой их биедээ нууж чаддаг Адиша могоо дээр Вишну бурхан гэргий Лакшмитагаах амардаг гэсэн домгоос энэ төрслөл улбаатай. Гол тахилын энэ дуганы өмнө хэсгийг амгалангийн орны сахиулууд Жая, Вижаянарагийн дүр хамгаалж байдаг. За дуганы дотор ханны баруун талд Гинеша баруун хойд болонд Йог Аната, зүүн хойд болонд нь Йога Нарасима, зүүн хананд нь дуурга буюу Вишнугийн эгчийн дүр бий гэж. За ийм олон дүрүүдийг бас нэг доор байрлуулсан байдаг. Энэ нэг ийм хэвтэй дүрийн бас дэлхийг авраад ингээд цаахан тайван, энэ бол маш сүр хүчит бурхан учраас энэ олон мянган дэлхийн ертөнц бүх юмыг аварч хамгаалахтаа сандраадах юм байхгүй, хэвтээд бүгдийг хараад хэвтэж байгаа, амарч байгаа гэж бас яриад тийм л сайн. Харин тийм. Яг хөө заримдаа нэг олон нийтийн сүлжээгээр ч хаяа сайхан амрах гэж тавьсан байдаг шүү дээ. За Вишнугийн үрдийн хань үнэнч гэргий Лакшмигийн дүр бол Ранганякийн сүм гол тахилын дугнаас холгүй 2 дахь хүрээнд байдаг. Үүнийг тойроод Нарасимха, Рама, Хагирива, Васудива, Варажара, Капала, Кришна зэрэг Вишнугийн бусад дүр зориулсан тахилын дугнууд ч бий. Сүм Мандапа буюу олон том танхимтай. Тэр дундаа Айрам Кал, Мандафан мянган багант хэмээх алдарсан бөгөөд энэ нь Вижаянарагийн улсын үед баригдсан театр маягийн танхим юм. Энэ бол танхим нь өргөн цэлгэр 2 талаараа багнуудтай ёслол үйлдэхэд зориулсан бөгөөд байгуулалттай Сишария Мандафа хэмээх танхим нь эртний Найкийн үеийн нарийн сэлбэртэй нэг цул багнаас сийлсэн морь амьтдын дүрстэй. Гаруда Мандафа нь Вишнугийн хүлэг Гаруда шувуунд зориулсан бөгөөд дунд хэсэгт нь сууж буй том шувууны дүр бий. Кили Мандафа буюу тотны танхим. Энэ нь 17 дугаар зууны хэв маягтай заан хэлбэрт хашлаг амьтны сэлбэр бүхий танхим юм. Ранга Баласа Мандафа хэмээх танхим нь том зай талбайтай мөргөлжид амрах зориулттай бөгөөд Рамаяна туйлсын 6 дугаар ханыг нь чимгэлсэн. Мандафа буюу эдгээр танхимыг дуудуулах, бүжиглэх, Вишнугийн судлах, бясалгал хийхэд голдуу ашиглана.
цогцлбор бол 12 усан сантай. Сурья Пушкирины буюу сарны усан сан, Чандра Пушкирины буюу сарны усан сан нь хамгийн том бөгөөд нийт багтаамж нь 2 сая литр ус хадгалах чадaltaй. Эдгээр усан сан нь зан үйлийнх нь усан эмчилгээ гэж одоо ингээ тийм одоо эмчилгээнд ашигладаг, цэвэрлэгээнд ашигладаг гэж байгаа байхгүй. За Ранганатигийн сүм бичээсүүдээр алдартай. Сүмийн хаан түүхэн байгууламжууд дээр сийлэн үлдээсэн эдгээр бичээсүүдийн ихэнх нь хаад язгууртнуудын өгсөн бэлэг, өргөлийн тухай өгүүлдэг бол зарим нь сүмийн удирдлага, эрдэмтэн судлаачид ерөнхий үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл агуулна. Эдгээр бичгээс сүмд ирсэн хүмүүсийг эмчилж идгээсэн, ядарсан цангасныг хоолдож ундаалсан, амрааж тэнхрүүлсэн тухай баримтууд ч цөөнгүй байдаг. Товчхондоо олон зууны турш энэ сүм зөвхөн шашны төв байгаа зогсоогүй, эдийн засаг, буйны томоохон байгууллага байсан бөгөөд арлын иргэд сүсэгтэн олонд боловсрал, эмнэлгийн үйлчилгээч үзүүлж буян үлддэг, өглөг тараадаг, хандив өргөлөөр бүс нутгийн дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлдэг байсан гэж. Манай нөө хар орны сүм ч гэсэн яг энтэй нэлээд төсдөг шүү дээ. 100 ингээл яг ингээ яваад очих нөгөө айгүй олон мөргөлчөд ирдэг. Тэгээд нутгаас тал талаас энд эндээс нөгөө нэг айраг, цагаан эдээ баахан юм авчираа тавьчихдаг. Тэгээд бид нар чи яг нөгөө хар оронд ажиллаж байх чинь нам цангаад ах юм бол яг сүм рүү ороод айраг уучин, цагаан эдээ идчихдэг. Тийм байсан одоо яг байгаа хоо 20 жилийн өмнөх юм ярьж байгаа шүү дээ. За. За Чоло Наяк Пендя Хойсала Вижинарагийн үед өөрөөр хэлбэл 9-р зууны сүүлчийн үеэс 16-р зууныг хамрах 800 гаруй бичээс Тамил, Санскрит, Каната, Телүгү, Марити, Одиа хэлээр бичигдэжээ. Тэгэхээр энэ сүмийн хан байгууламж дээрээс түүхэн үйл явдал хаад эцдийг тухай уншиж болох нь. Энд ашрамт хэлэхэд эртний энэ хэлнүүд Дэрэвидийн хэлний бүлэгт хамаарна. Даривидийн хэлийн бүлгийн хэлнүүд дотроос хамгийн эртний бичгийн болон аман уламжлал нь хамгийн сайн хадгалагдсан хэл нь Тамил гэж судлаачид үздэг. Одоогийн Тамил үсэг нь нийтийн тооллын өмнөх 1-р зууны үеэс эхлэн хөгжиж ирсэн гэж үздэг бөгөөд одоо ч боловсрал, шинжлэх ухаан, урлаг, одоо сошиал медиа гэх юм уу те өдөр тутмын харилцаанд өргөн хэрэглэгддгээр онцлог. Тэгэхээр хамгийн эртний бөгөөд өнөөг хүртэл хэрэглэгдсээр байгаа баг ганц хэл гэж үзэж болж байгаа юм. За Ширигамагийн одоо Ранганатагийн сүм уран барилгын загвар, хийц, зохион байгуулалт төлөвлөлтийн хувьд гайхамшигтай. Өөр бас нэг онцолж ярих зүйл бол өнгө. Гайхалтай нарийн хийц, уран сийлбрүүд, гоёмсог хээ угуулзын олон өнгөөр бууцна нь хараа булаадаг. Гэхдээ ингэж олон өнгөөр бууцна нь зөвхөн гоё харагдуулах төдий зүйл биш юм. Өнгө бол маш гүн нарийн бэлэгдэлтэйг бид өмнөх нэвтрүүлгүүдээр ч бас ярьжсэн тийм. За сүмийн цамхаг, хаалгууд, багнууд, танхимууд, шүтээнүүдэд улаан, шар, цэнхэр, ногоон, цагаан, алтлаг зэрэг өнгийг ашигласан нь тодорхой бэлэгдэлтэй байдаг. Жишээлбэл улаан өнгө нь амьдралын эрч хүч чадлыг, шар болон алтлаг өнгө нь ариун оршихуй, буян болон баялагийг, цэнхэр нь дотоод тайван байдлыг, ногоон нь байгаль, ургац, хөгжил, цагаан нь ариун цэвэр, гэрэлтэй утгыг илэрхийлдэг. Бүхнийг хамгаалагч Бурханыхаа сүмийг энэ өнгүүдээр бууцсан нь ийм учиртай. Энэ үед органик байгалийн гаралтай буддаг байсан бол орчин үед өнгийг удаан хадгалах, ус болон нарны хит ягаан туяанаас хамгаалах зорилгоор синтетик усан суурьтай болон тосон суурьтай будгуудыг ашигладаг болсон. Мөн гол шүтээнүүд болон гол сүмийн хэсгүүдэд алтлаг, мөнгөлөг будаг хэрэглэнэ. Сүмийг сэргээх, будах ажлыг 20-25 жил тутамд нэг удаа хийдэг. Энэ нь өнгө төрхийг засах, сэргээхээс гадна шүтээний хүчийг сэргээх, давхар утгыг илэрхийлдэг. За ийм учраас Ширирангамагийн сүмийн олон өнгө нь уран барилга, шашны бэлэгдэл, эрч хүч, урлагийн өвийг нэгтгэсэн төгс зохицол бөгөөд зөвхөн гадаад үзэмж төдий бус бурхтын эрч хүч, шүтлэхийн ариун чанарын илэрхийлэл гэж үзэж болно. Энэ сүм жилдээ нэг удаа маш том баяр болдог. Байкунта Экоташи хэмээх энэ баярын гол онцлог нь сүмийн Парамавада басаал буюу Тэнгэрийн хаалгыг нээх ёслол юм. Энэ хаалга зөвхөн 10 өдрийн Ра Пату буюу шөнийн баярын үеэр нээгддэг гэж үздэг бөгөөд
сүсэгтнүүд энэ хаалгаар дамжин орж Вишнүгийн ордонд буюу Амгалангийн ордонд хүрнэ гэдэгт итгэдэг. Баярын гол өдөр өглөө эртнээс олон мянган хүмүүс сүмийн хашааны гадна цуглаж ариун хаалга нээгдэхийг хүлээн зогсоно. Ингээд шөнөөр хаалга нээгдэх цагт сүмд хүмүүс орж мөргөнө. Энэ үеэр Арайр Севай хэмээх уламжлалт ёслол болдог бөгөөд энэ нь бол Тамилийн эртний найрагч гигантнууд буюу алваруудын зохиосон 4,000 шаттай бурхны магтаалыг уншиж дуулж бүжиглсэн тоглолтыг толиулдаг. Энэ нь зөвхөн дуу, шүлэг төдийгүй баган танхим, бусад танхимдах урлагийн үзүүлбэрүүдтэй хослоно. Домогт үгүйснээр энэхүү ёслолд 33 сая бурхан тэнгэрээс бууж оролцдог гэнэ. Баярын үеэр сүмийн танхимуудын олонний хөл хөдөлгөөн мөргөл зориулсан тусгайлан бэлдэж уран сэлбэр бурхтын дүр, түүхэн зураг бүхий гоёмсог архитектурын элементүүдээр чимдэг. Тэгэхээр Байкунта Экоташи энэ зөвхөн шашны утга учиртай биш. Ширигамагийн сүмийн ёслол, урлаг, хөгжим, бүжиг, уламжлалт ёслолын сургалж болдог. Байкунта Экоташийн жил бүрийн хамгийн ариун өдөр төдийгүй Ширигамагийн сүмийн хамгийн том, хамгийн чухал баяр болон мянган сүсэгтнийг нэгтгэдэг уламжлалт арга юм. Ширигамагийн сүм нь зөвхөн ариун сүм төдийгүй түүх, урлагт, архитектур, соёлын өвөөрөө дамжуулан дэлхийн хэмжээний үн цэнтэй тооцогддог бөгөөд энэ утгаараа ЮНЕСКОгийн дэлхийн үеийн жагсаалтанд орсон гэж үздэг. За тэгээ саяны энэ баярын үйл ажиллагааг нь бодоод үзэх юм бол нүсэр том үйл ажиллагаа болж байгаа хэвээр тийм тэр дотор ингээд яваад үзэх юм бол харин тэг бүр ингээд тест хүмүүс нь ч айгуу сэтгэл гаргаж эндээ айгуу ач холбогдол өгч ихтгэл үнэмшилтэйгээр оролцсон юм байна. За хоёул хамтран ажиллагчид танилцуулах уу? За тэгээ. За нэвтрүүлгийн дараагийн хамтран ажиллагчаар Алтан гишүүдээ дуртай. Яа, манай Алтан гишүүд. За Алтан гишүүд маань дэмжиж ажилладаг. Тэгэхээр Алтан гишүүд гэж ямар хүмүүс вэ гэхээр од мөндрийнх нь та бүхэнд бид нар ч одоо ингээд харагдаад байгаагаас гадуур бид нар ч 30 хэдүүлээ ажиллаж байна. Тэгэхээр өдөрт та бүхэндээ 3 нэвтрүүлэг, 7 хоногт 21 нэвтрүүлэг, жилдээ 1050 нэвтрүүлгийг хүргэж байгаа. Шинжлэх ухааны танин мэдхүйг дэмжье. Би бас одоо та бүхэндээ тусламаар байна. За эсвэл одоо YouTube дорхоос нь нэвтрүүлгүүдийг нэг дор үзмээр байна ч гэдэг юм уу. Та аль сонирхлоор одоо манай Алтан гишүүн болж болох юм. Та 100,000 төгрөгийг нэг удаа манай дансанд байршуулснаар нэг жилийн хугацаанд та Алтан гишүүн болох бүр эрэхтэй маа. За гишүүнийхаа дансыг гаргаад ирье гэж. Тэгэхээр Алтан гишүүд маань бид нар нөгөө жилдээ нэг Алтан гишүүдийн өдрлөг зохиодог юм аа. Түрүү жил нэг жилийн ойгоо их хөөрхийсэн. Энэ жил одоо 4 сарын 29-ний өдөр хаана хизээ хэрхэн яаж хийх үгээд бас яригдчихэж байна Алтан гишүүд. Одоо сар гарахын хугацаа үлдсэн байна шүү дээ. За удахгүй уулзъя. Тэгээд Алтан гишүүд маань бүх юм өнгөө тэндээ оролцоод гоё бидэнтэй нэг өдрийг хамтдаа өнгөрүүлж болдог. Тэгээд хамгийн гол утга санаа нь бол шинжлэх ухааны танин мэдхүйг түгээн дэлгэрүүлэхийг хүлсэж та бас оролцож байгаа шүү. Тэгээд бас өөрийнхөө ойр дотны хүмүүст те эрэгтэйчүүдийн баяр, эмэгтэйчүүдийн баяраар бас Алтан гишүүн болох эрх бэлгэлж бас болдог. Тэгээд яг одоо нэвтрүүлгийг яг тухайн мөчтөд нь алдаа онотонтой сая жишээлбэл гээд тий бүгдийг үзэж болдог байгаа шүү. Тий сая гэхэд би 4-5 удаа зөндөө алдлаа. YouTube дорохтой бол хасчин. Тий бид нар хасчдаг гэж чи яг энэ халчдаг гэсэн өгнүүд нь YouTube-д ороо явуучих үү тий. За ингээд данс болохоор Худалдаа хөгжлийн банк. За данс эзэмшигч нь од мөндөр танин мэдхүн сувг гэж байгаа. 4191 тэг 4 518 гэсэн данс руу Айбан дугаар нь юу юм болоо? Айбаны бичиг махын. За энийг дахиад өөр юм дээрээс харчээ. Ийм данс руу та нар манд гүлгээний. Юу хайжлаа. Тэр орон чи би бас юм ярьжлаа. Манай Алтан гишүүд чинь бас их гоё штэ. Жишээ нь одоо манай ногоон гацуур байна. Яа багш яасан эрт ирэв гинэ. Ногоон гацуураа чи яг тэр 4 сарын 29-нд байсан уу үгүй юу гэж би бас нэг асуучмаар л байгаа юм тий. Айгуу гоё болдог тий Алтан гишүүд. Тэгээ дараа нь энэ тэнд болж байгаа бүх үйл явдлуудыг манай ногоон гацуур мэдсэн байдаг. Яг үнэ. Саяхан бас нэг спорт өдрөлөг зохиосон шүү дээ манайх тий. Теннис, бильярд, сакс, волейбол бүгднгийн зохиос айгуу гоё өдрөлөг. Тэнд бас ирсэн болов уу юм бол энэ хүнийг л нэг харчмаар байгаа юм. Сүүлдээ манай од мөндрийнхэн бүгдээрээ өөрсдөө энэ хүнийг л харчмаар байгаа юм тий. Тий харин. За Айбан дугаар нь 94000 4191 тэг 4 518 данс руу гүйлгээний утган дээр нь та Facebook нэр бол утасны дугаараа бичиж шилжүүлснээр манай менежер рүү тантай холбогдоод таныг Алтан гишүүн болгох юм аа. Тэгээд од мөндөртөөгөө хамт байдаг Алтан гишүүдтэй тантай баярлалдаг шүү. За баярлалаа.
За тэгээ миний ер нь бол ярих зүйл бас ингээд өндөрлж ин даа баг төгсөж ин те. За сүмийн архитектурын одоо гайхамшиг инженерийн шийдлүүд, барилга байгууламжийнх нь уран сийлбэр, ханын зураг, баган дээрх зургууд нь энэтхийн өмнөд нутгийн уламжлалт, барилгын соёл, урлагийн үеийг хадгалсан төдийгүй дэлхийн соёлын үеийн нэгэн жишээ болж чадна. Шашин, түүх, урлаг, соёлын үеийн энэ гайхамшиг цогцлбор дотор байнгын ажилтнууд, лам нар, удирдлага болон бусад үйл ажиллагаа эрхэлдэг 2000-аас 3000 орчим хүн амьдардаг гэж үздэг. Тэ. Бас үнэхээр том цогцлбор юм аа. Тэ. Нэг улсаас бас нэг том, тэ, жижигхэн хотоос ч бас нэг том, иймэрхүү том түүх соёлын дурсгал байгаад байгаа байхгүй тэ. Одоо энэ ингээд байна л да, нөгөө өнгөнүүдийг харахаар манай нөгөө гандан мандан те бас яг ийм улаан шар цэнхэр ийм өнгөнүүд бас их тавмгаа байдаг. Бэлэгдлээ бодоод бас энэ өнгөнүүдийг сонгох юм байна л да. Одоо ягаан өнгөтэй гандан байна гэж байхгүй, баг цагаанч баг байхгүй, дандаа ийм улаан хүрэн шар орсон алтлаг оролттой. Тэгэл цэнхэр нэг газар ус бүх юмыг л бэлэгддэг юм байна гэж ойлголоо. Тэгэд энэ болохоор бас юу яг энэ нөгөө энтхийн өмнөд энтхийн сонгодог тэр архитектурын шийдэл гэдгээс гадна дэлхийд байгаа ерөөсө хамгийн том юу юм бэ штэ. Идэвхтэй байгаа сүмийн зохицолбор юм биш тий. Яг тийм. Айгуу гоё юм байна. Тэг яаж ч хийсэн гэхээр ийм гоё. Одоо хүмүүсийн сүсэг бишрэл ихтгэл найдварт энэ хэмжээнд л том юм байна л да. Энэ 73 м өндөр юм байдаг ч гэж ах шиг би бүр хараад л гайхаа зургийг хараад яаж хийдэг юм болоо сэлбрүүд энэ яаж хийсэн бол гэж гайхаа хийж байна. Тэгээд бас хамгийн гоё нь юу байгаас одоо хүртэл ингээд засварлаад янзлаад тэгээл ингээд яваал гэдэг нь тий. Тэр нь бас айгуу гоё байгаас та тий. За тэгээ энэ хүрээд өнөөдрийн археологийн нууцуд нэвтрүүлэг маань энэ хүрээд савнд өрч байна. За баярлалаа. Савнд өрч нь ямар ямар гоё уран зохиоллог болж байна. Дас чина гэж энийг манай бас нэг сонсогч хэлсэн шүү дээ. Тийм үү. Тий. Маратхан багшаа та бити дуусч гин гэж хэлээрээ, бити төгсөж гин гэж хэлээрээ. Төгсөх гэдэг чинь угаасаа юм дуусч гинэ, төгсөж гинэ, мөхж гинэ гэдэг үгтэй яг адилхан. Харин та яг энэ нэвтрүүлгээрээ дамжуулаад түүхийг, соёлыг, археологийг те нэг зүйлийг ингээ савыг нь дүүргэж байгаа байхгүй юу гэдэг. Яг үнэн үг байгаас те. Тэгэл тэрнээс хойш чинь би ч одоо савнд дүүрч гинэ гэдэг үг. Айгуу сайхан бас тэгж бай. Уран зохиолын нэвтрүүлэг дээрээ дүүргээ авчи. Тий хаяа ингээ хүнний ингээ хэлсэн үгийг бас ингээ айгуу гоё ингээ ийм шүүмжнэр байдаг байхгүй. Энийхээ бүр эсрэг бас зөндөө байна. За баярлалаа. За шинжлэх ухааны таны мэдхүү од мөндөр суваг та бүхэндээ археологийн нууцуд нэвтрүүлгээ хүргэлээ. За нэвтрүүлэг YouTube-ийн од мөндөр суваг, NTV телевиз, од мөндөр радио 83.307 хослогоор та бүхэнд нь хүрлээ. За энэ дугаарыг хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчтэй ухаалаг туслах он time технологи мөн од мөндрийн алтан гишүүд дэмжиж ажиллалаа. За Америк сургуулийн түүхийн багш Маратхан бэлтгэрүүлээ. Баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр суваг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүүг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худлаа хөгжлийн банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.